Сайхан баярлсан уу? За баярлсан хүмүүсийн царай ямар байдгийг хараад сайн хараад. Та чинь борлоогүй яаж баярлсан юм? Хөдөө гадаа яваагүй юм ер нь бол. Нарны тусаа сайн төрсөн үү? Бороо орсоор гоо таарсан уу? Бороо ихтэй байсан те. За наадмын хоошор хорхогтойгоо өнгөрсөн хичээлээ холио идсэн үү гайгүй юу? Би тэг асууад байгаа шүү дээ. Алфа активийн хичээлийн идэхэд хэр амттай байд юм бэ гэдэг ингээ хоолтойгоо олж итгэхэд. За хэдүүлээ одоо хамгийн сүүлийн хичээлийн эргээд нэг санах гад хичээе. За 2-3 хүний сэтгэлийг сонсъё. Санах нэгэндээ сануулгах зорилготойгоор хэдүүлээ ямар сэдвээр ярилцлаа санаж байгаа юм байна уу? Гарны зураг нь болоор бүх хичээлээр гарч байгаа шүү. За сайн байна. Гар нь юутай холбоотой байсан блэ? Өнгөрсөн хичээлийн нэрийг мэдж байгаа хүмүүс байна уу? Нэрийг? Зарчимд хоорсон. Үнэт зүйл зарчим. За энэ бас л бүх хичээл дээр ер нь яригч юм да. Чи суугүй те? Харин те. За хэдүүлээ тэрний өмнөхийг дээр юу ярьлаа хэдүүлээ. За бодигийн суус хичээл дээр. Энэ дээр баахан кино ярьлаа хэдүүлээ яалаа. За тэг би таад кино үзэх даалгавар өгсөн те. За яагаад тэгэхээр хүмүүс багш гэж дуудаал тэгэл хичээлгээ сонсоор тархины баг 40% шууд ингээ хаагдчих шүү дээ. Тэгэд ер нь ингээд сурах хандлага нь бол айгүй сул болж эхэлдэг. Тэгээ би та хэдийн тэр хамгаалтын системийг чинь нураахын тулд кино ярьж гисэн чи та айгүй гоё ингээ сонсч ирсэн. Кино гэрийн даалгаварт өгсөн. Дахиж үзээрэй гэд. Тэгсэн чинь хэдэн үзсэн байлаа? 2 хүн үзсэн байлаа. Тэ. За тэгэхээр энэ кино үзэх завгүй л явж байгаа болтой. Тэ? За. Окей. За тэгээд өнгөрсөн хичээлийн нэрийг санаж байгаа хүн байвал бэлэг өгье гэдэг байна шүү дээ. Би дандаа ингэж бэлэг өгье гэдэг. Та сураад байна уу? Би сураад байна уу? Сүултээ хэдүүлээ. За. Өнгөрсөн хичээлийн сэдвийн нэрийг нэрлэх хүн байна уу? Тэгвэл кофегаар дайлаа. За өнөөдрийн хичээлтэй айгүй холбоотой. Одоо та хэд бол ер нь хийх нь мэдж байгаа. Гэхдээ та нарын хүндэлдэг, хайрладаг хүмүүс ирээд эсвэл олон хүмүүсийн дунд суунгууд өөрийгөө илэрхийлэх гэдэг нь тийм амархан биш болдог тий. За тэр үтий хэл өөрийнхөө төрсөн хүүхдэд хүртэл заримдаа ээж аав нь өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй байна шүү дээ. Заримдаа эхнэр нөхөр хоёр хүртэл яг юу бодож байгаагаа ингэ зөв ойлгуулж чадаагүйсээ болоод хосын ярилцсанд асуудал гарч байгаа шүү дээ. Тэгт чи хамт ажиллаж байгаа хүмүүстэй ойлгохдохгүй байх боломжтой байсан тий. Тэгэл за одоо би зөвөр мөрөөр ажиллаа хийжий. Тэгэл яах вэ те? Болно доо. За та хэдийн өнөөдрийн анхааралтай байдлыг сэргийхин тулд хэдүүлээ нэг жижиг дасгал хийж үзье. Бүгдээрээ зүүн гар тийшээ хараад хажуудлынхаа өнд массаж хийж өгье. За. Тэгэхгүй наа өн чинь бүр сэрдгүй бүр өөдөөс хараад бараг ингэ. Унтаад ах юм бүр нүд мүднэ. За. За сайн байна. За одоо нөгөө тийшээгээ хараад нөгөө хүнээ 1 2 3 ингэвэл гжигдэн шүү. За. За одоо царийг нэг харъя. Гайгүй сэрсэн үү? За сэрсэн. Өөдөөс хараад бар ингэж тах юм. За. Окей. За өнгөрсөн 7 өдрийн хичээл бол төвлөрөл байсан. Фокус. Тэгээд хэдүүлээ энэ сэдвийг маш чухал сэдв ярилцсан. Та хэд ухраад сонссон уу? Аудиог нь сонссон уу? Voice бичлэг хийгээд үлдээсэн групп дээр. Манайд нэг хүү юм ярьж байгаа. Инээж минь гэл. За хэдүүлээ төвлөрөн шүү одоо. Окей. За сайн байна. За бүгдээрээ над руу нэг харцгаая. За. Гаднаас орж иж байгаа амар чухал. Бүгдээрээ ийшээ хараад ингэ. Хоцорж байгаа хүнд зөвлөө бүгдээр алга ташцгаая. Оо ямар. За өнөөдрийн хичээл болохоор та хэдийн амьдралд маш олон удаа төвөг удаж исэн тийм одоо зүйл. Энэ бол харилцааны өөрчлөлт. Хүн сайхан сэтгэлтэй байж болно. Их одоо мундаг хүн байж болно. Гэхдээ хүн өөрийгөө
бусдад хүлээн зөвшөөрүүлэх, зөв таниулах, ойлгуулах гэдэг нь өөрөө харилцааны чадвар гэдэг. Энийг хүн төрөлхөөсөө харилцааны чадвартай байдаггүй, энийг амьдралынхаа туршид хүмүүс өөрсдөө суралцдаг. Тэгээд энэ харилцааны чадвар гэдэг зүйл нь таны ажил, хувийн амьдрал бүх зүйл дээр нөлөөлнө. За энэ зүйлийг нөлөөллийг хэдүүлээ 3 түвшинд хувааж авч үзье. 3-аас эхлэе, тэгээд цаашаа явъя. За. Одоо хамгийн эхний бидний хамгийн эхлээд одоо харилцаа сурах хэрэгтэй нэг чухал хүн бол өөрөө өөртөө харилцаа сурах хэрэгтэй байдаг. Ер нь хүнтэй харилцаасаа өмнө одоо шил энэ хүн одоо надад сайхан сэтгэл төрүүлэх юм бол энэ хүн надад одоо талархмаар мэдрэмж төрүүлэх юм бол би энийг одоо энэ хүнд юу гэдгийг те талархлаа илэрхийлэхийн тулд миний доторх итгэл үнэмшил буюу философи надад эхлээд төрүүлээ тусалдаг. Тэр нь яа гэхээр тэгж одоо хотлаа одоо юу гэдэг вүлээ сөрөг утгаар нь бүгдээрээ ингэ бодож үзье. Хүн талархлаа илэрхийлэхээр энэ юу гэж хэлээд байгаа вэ? Бэлдуучлах. За муухайгаар хэлэхээр пэлэнах юм. За ингээд нэг юм байгаа. За энэ одоо юу гэдэг хүнд баярлаагаа илчээр энэ нь одоо бэлдуучлсан болчдөг гэдэг ойлголт байна. Нөгөө хүнийх болохоор хүнд заавал талархлаа илэрхийлэх ёстой. Тэгжиж энэ харилцаа эрүүл сайхан байдаг гэдэгт итгэдэг. Тэр хүний дотоод итгэл үнэмшлээс болоод бүх харилцааны хэлбэр өөрчлөгдөнө. Та нар нэг юм атманы тухай оноо сонсч ирсэн үү? Атманууд болохоор ерөнхий яадаг вэхээр хүнээс тусламж гоохгүй шүү дээ, тэ? Тусал тэгэл тусалдаг шүү дээ, тэ? Эсвэл ингээд атманы хүмүүс гаднаас нараад ингээд ойлгох хэрэгтэй байна л да. Ах цангаад байгаа юм байна гэх, тэ? Шууд уух юм авч ирэх хэрэгтэй, тэ? Тэгсэн чинь нэг атма увсан чи ивч гинэ. Тэгсэн чинь голын эргээр баахан ингээд бацаанууд явсан чинь ой бацаанууд яасч ёо ах нь живчих юм байна л да гэл тэгэл ой живчих юм байна л да живлээч шиг гэсээр байгаа тэгээд живдэх шүү дээ нөгөөд чинь яасан бэ гэдэг нөө чи хүнээс тусламж авах юм бол доош орчих гээд байна. Тэгэхээр тэр хүний итгэл үнэмшил хүний өөрийнх нь дотоод харилцааны итгэл үнэмшил буюу үзэл бодлоосоо болоод хүнтэй яаж харилцахаа сонгодог. Хүний өөдөөс хараад инех юм бол эерэг сөрөг гэж боддог хоёр итгэл үнэмшил байдаг. Хүнийг хүндлэх нь одоо тэ бэлдуучлах эсвэл энэ бол зөв сайн зүйл гэж боддог хоёр итгэл үнэмшил байдаг. Энэ бүх зүйлээс шалтгаалаад хүн өөрөө өөртөө харилцахаас ахвалаад бүх зүйл дотроос эхэлнэ. Тэгэхээр хэдүүлээ өөрийнхөө итгэл үнэмшлийг бодоод үзье. Хүнээс тусламж гуйж чаддгүй хүмүүс байна. Хамт ажиллаж байхдаа. Та нар анзаарсан уу? Ер нь бол та нар ингээд хамт ажил хийхдээ хүнээс тусламж гуйж чаддаг хүн байна тийм үү? Ахаа айлыг туслаач айлыг хоёулаа нэг хэмжээд хийгээд тэгээд асгүй зүгээр л дув дугаал өөрийнхөө юм хийгээл. Энэ хоёр хүний хооронд ямар ялгаа байх вэ? Та нар бодоод үзээрэй. Хамтын ажиллагааны талаар хүний нөөцийн салбарт нэг гайхалтай судалгаа хийсэн гэдэг. Нэг нэгэндээ тусалж хамтарч ажиллах талаар. За та нар нэг морь хэдэн килограмм чирэх чадвартай байдгийг мэдэх үү? Нэг морины хүч, хоёр морины хүч, 100 морины хүчгээ ярьдэн шүү дээ хэдүүлээ. 2000 кг уу? За бүгдээрээ утсаа аваад зүгээр нэг ChatGPT-гээс ороод харч. За хэдүүлээ нэг морь хэдэн килограмм ширч чаддаг. За залуучууд утсаа сайн хэрэгжилж хурдан харах байлгүй. Хэдэ? Килограммаар нь машиныг морины хүчээр зүйрлдэг те. Миний мотоцикл болохоор нэг 54 морины хүчтэй. $75 кг. За ингэж үзт юм бэ. За хэдүүлээ 75-аар бодчихъя. За яг бодит амьдрал дээр 100 гаруй кг жинтэй хүнийг зүгээр өлгөө ингээл одоо хүмүүр унаал явж идэг өстэй те. За тэгэхээр чирэх хүч дээр даах хүч өөр байдаг гэж болох юм. За 75-аар үзчихье хэдүүлээ. Тоосчихъя. Нэг морь 75 кг чирч чинь. Хоёр морь нийлээд хэдэн кг чирэх вэ? За одоо ChatGPT-гээс 2 морь нийлээд хэдэн килограмм ширч чадах асуудал. Өнөөдөр нэг өдөр кино үзтийг нэг өдөр утсаа авахтай гоё хичээл. Энэ хичээл сонирхолтой болж байна. Ер нь одоо математикийн онолын дагуу бол 75-аар 150-ыг чирэх хэрэгтэй тийм үү? Тэгээд 2 морины нийлээд чирсэн хүч нь болохоор за би зөвхөн багцаагаар ойролцоогоор ирчихье. 150 биш 200 байсан. 200.
Яагаад гэж бодож байна та? Хаанаас энэ хүч гараад ирв? Хамтын хүчийн инерц гэж байна. За энэ хоёр тусдаа зүйл үү? Нэг зүйл үү? Одоо бүгдээрээ бодоод үзье. Хүн те хүнээс тусламжгүйгээр хамтарч ажилласнараа тэр хүний бүтээмж те хоёр хүн хийснээс илүү өндөр бүтээмжтэй гарсан. Энийг олсон хүний нөөцийн салбарт энийг олж тогтоосныхаа дараа хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн зүйл нь болохоор буудлын цэвэрлэгээний ажилчдыг хоёр нь болгосон. Одоо та зочдуудаар ороход өрөө цэвэрлж байгаа хүмүүсийг анзаарсан уу? Дандаа нэг хоёр эмэгтэй гэсэн юм аа цэвэрлээ явж идэг. Тэр хоёр хүний бүтээмжээс ахуулаад хамтдаа хийх нь ажлын бүтээмж нь сэтгэл зүйн хүч. Нэгсэндээ одоо тэр синержи гэж хэлээд байгаа. Одоо хоёр хүний хүчээс гадна хоёулаа нийлэхээр илүү бүтээмжтэй одоо ажиллаж чадсан. Тэгэхээр одоо зөвхөн энэ харилцааны чадрын цаана ийм олон одоо давуу тал нуугдчихэ. Тэгэхээр бидний зүгээр хүнээс нэг тусламж гуйх чадвар энэ нь таны дотоод ихтгэл өмчлөл дотор одоо яг юу гэж ойлгогдсон байдгүй гэдгийг та нар маань эхлээд шалгаж үзэх хэрэгтэй. Хүн өөрийнхөө амьдралын ихтгэл өмчлөгийг гэр бүл иргэн тойрны хүрээлээсээ олоод тогтоцсон ээж аавынхаа үзэл бодлоор нөлөөлөгдсөн юм байдаг. За энэ үзэл бодол дотор засаж янзлах хэрэгтэй зүйл олон байна. Өнөөдөр гоё хувцас өмсчээр юу гэж бодож байгаа вэ зарим хүмүүс? Та нар гоё шинэ хувцас өмсгөр тухтай санагддаг хүмүүс гараа өрөхгүй юу? Шинэ хувцас өмсгөр тухтай санагддаг хүмүүс, гоё санагддаг хүмүүс. За хуучин хувцас өмсгөн тухтай санагддаг хүмүүс гараа өрөхгүй юу? Дийлэх нь вэ тийм үү? За одоо хар яагаад? Гэтэл үнэндээ бол одоо хүсчихсэн шинэ хувцас аваад өмсвөл гоё үстэй. Одоо та нар сая наадмаар ихэнх нь ядаж нэг шинэ хувцас өмссөн үү? Ядаж нэг шинэ хувцас өмссөн өмсөөгүй. Намайг хүүхдтэй байхдаа бол ингээл шинэ хувцас өмсөх нь баярын бас нэг онцлог байлаа. Одоо дээр үеэс ер нь тийм эсэл та баяраар нэг чин дээл хийж өмсдөг те. За ингээд энэ нь зүйлдээ ингээд ядаж нэг шинэ фотолог өмсдөг те. Одоо юу гэдгийг одоо залуучууд нөгөө сэтгэлгээ өөр болсон. Жохон ийм химнэлттэй минимал болсон болохоор уранхаа өмдөө өмсөөл тэгэл ингээд. Тэгээ үс нь ингээ мод нь угаасаа арцгаар унтж байгаа босон гот угаасаа мод нь тэгээд нэг амар баяр дэл одоо тэгээд нэг айхтар ундраач бид нар ч бол ингээ хүлээтэл нь харалтаа ингээ тест бүр ингээс хамлж мавна зүгээр амар юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо жишээ нь өөрийгөө хайрлах буюу өөртөө сайхан зүйл бэлдэж өгөх нь өөртөө тав тухайг бүтээх нь өөрөө бас тэр хүний өөрийгөө хайрлж өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй шууд холбоотой байдаг. За жишээ нь одоо миний хамт ажиллаж байгаа хувийн одоо зөвлөгөө өгч байгаа хүмүүсийн 50-аас илүү өдөрт төвшин хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн нийтлэг нэг онцлог даваа тал нь юу гэхээр тэр хүмүүс өөртөө маш итгэлтэй. За өөртөө итгэлтэйг хажуугаар тэр хүмүүс зөвхөн гангарахын тулд биш. Зөвхөн тэр ирч хүч өөртөө итгэлийг ингэж хадгалж явахын тулд бие гоё авч явах хэрэгтэй болдог. Бие гоё авч явна гэдэг нь зөвхөн одоо тав тухны тухай. Одоо шинэ жилээр манай байгууллага дээр хоёр залуу тэр шинэ жилийн баярын дресс код нь зангиат байсан байхгүй. Ирвэхээ зангаа эсвэл одоо энгийн зангаа. Тэг чи хоёр залуу ингээд зангааг ороод ирсэн. Би тэ асуусан. Ой, тоо яагаад зангааг ороод ирсэж? Үгүй хаа зангааст тухгүй байт юм аа. Зангаа угаасаа тухгүй байхгүй. Зангаа зүүхээр угаасаа тухтай байдаг нэг ч хүн байдаггүй байхгүй. Зангааг болохоор өөртөө зориулж зүдгүү, бусдад зориулж зүдэх байхгүй. Харилцаж байгаа хүндээ зориулж зүдэг. Тэр хүнд үзүүлж байгаа хүндлэл. Тэгэхээр хүний дотоод ихтгэл өмчлөл гэдэг зүйл нь өөрийгөө бусдад хүндлүүлэх үү, хүндлүүлэхгүй юу гэдэг нь нөгөө тухтай байдаг хуучин хувцаснаас гараад шинэ гоё хувцас өмсөд орж ирэхээр ямар мэдрэмж төрдөг байх нь вэ? Энэ хүн чамтай харьцахдаа хүндлэлтэй харьцдаг байх. Тийм учраас хадаа харж бүгдээрээ надад таалагддаг, надад тухтай байдаг гэдэг энэ мэдрэмжээ хэдүүлээ шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээ үргэлж өөртөө тухтай, үргэлж ингээл нөгөө өргөн өмдөө, үргэлж нөгөө өргөн подолко, үргэлж нөгөө тухтай ингээд усанд орох 7 хоног усанд орохгүй бол тухтай байдаг бол тэгээ явах юм бол тэр тухан миний бусдтай харилцах харилцааны сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тийм учраас харилцааны чадвар тухны тухай биш, харилцааны чадвар бусдад үзүүлж байгаа хүндлэл, сайхан мэдрэмж, бас ажил дээрх амжилт, хүний нийгэмдэр нэр хүндтэй амьдрахын нэг жижигхэн чухал зүйл мөн баггүй юм. Тийм учраас харилцааны хичээл хаанаас эхэлдэг байх нь? Өөрийгөө ойлгож, өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тийм учраас хүн ямар нэгэн шийдвэр гаргахдаа өөртөө зөрчилдөж ивэл хүнтэй шийдэл олж чадахгүй гэсэн үг. Өөрөө дотроо энэ зөв буруу юу гэдгийг мэдэхгүй мэдэхгүй ч байх одоо ингээд тодорхойлоогүй байж би энэ залуутай зөв буруу хэлцэж чадахгүй.
Чадахгүй шүү дээ манайхан. Тийм учраас хэдүүлээ дотоод хүнээ зэгслэх хэрэгтэй. Өөрийнхөө хувьд юу нь зөв, юу нь буруу. Дээрээс нь өөрийнхөө хувьд юу нь зөв бэ гэдгийг хэдүүлээ шалгаж үзэх хэрэгтэй. Миний зөв олон хүнд таатай мэдвч төрүүлэхгүй байж магадгүй. Тийм учраас хэдүүлээ энэ хоорондын уялдаа холбоог шалгаж үзэх хэрэгтэй. За тэгээ мэдээж бэлдсэн слайдууд дарагдаа явуулсан байна. Sorry. За тэгээ одоо яг нь бэлдсэн слайд руу оръё. Гэхдээ энэс орохоос өмнө хэдүүлээ 3 зүйлийг мартаж болохгүй. Нэгдүгээр өөртөөгөө хүн харилцах хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийнхөө гэр бүл, ойрын хүрээл дотор харилцааны нэг чухал чадварт хүрэх хэрэгтэй. Гуравдугаарт нийгмийн түвшинд. За энэ цаг үеийг бол харилцаа холбоон дээр суурилсан 90 үе, аж үйлдвэр 90 үе, янз янзаар ингээд бид нар хид хидийн юм үеүүдийг туулаа явж байгаа. За энэ үеийг болохоор юу гэж нэрлэдэг вэ гэхээр аж үйлдвэр 90 үеийн зураг явж байна. За энэ үед нийгмийн үнэт зүйл харилцааны философи нь өөрөө хүн байгаагүй. Коммунист өмч байсан, социалист өмч байсан. Одоо 90 оноос өмнө шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо үнэт зүйл нь хүн биш, социалист өмч буюу байр, машин, улс их орон, нам одоо юу гэдэг юм те. Иймэрхүү зүйлүүд нь өөрөө хүний эрх хэрэгчлөөнөөс илүү чухал байсан. Тийм учраас энэ үед нам засгаа одоо хүндэлж, намын бодлогыг дагаж те, намын карьераа хийж явж исэн энэ үед хүний ая таалхээс илүүтэйгээр удирдлагын одоо ая таалыг олж харьцах, намын үүрэг одоо хариуцлагыг биелүүлэх нь илүү чухал байсан. Энэ үед би танад инээдтэй жишээ ярьж өгье. Та нар энэ үед олон зарим нь төрөөгүй байсан л да. Тэ? 90 оноос өмнө амьдарч исэн хүмүүс байна уу энэ заалан дотор? Амьдарч үтсэн хүмүүс байна уу? За 90 оноос хойш төрсэн хүмүүс байна уу? Гараа өргөдөө. Тэгэхээр цаг хугацаа хурдан явж байгаа шүү дээ. За 90 оноос өмнө хараа нөгөө харилцааны ерөнхий техникийн ганц хоёр жишээг би танарт ярьж өгье. Та нар жоохон инээдтэй санагч магадгүй. Олон удаа энэ гэр бүлийн харилцааны асуудлыг ингэ шийддэг байсан. Хэрвээ гэр бүлийн асуудал гаргаад салах юм бол шууд намын гишүүний эрхийн төтгөлзүүлнэ гэсэн. За намын гишүү биш болох юм бол энэ үед бол хүн амьдрахгүй гэсэн. Ажил байхгүй, карьер байхгүй, бүх юм бодаа. Тийм учраас намын гишүүн байх гэдэг нь өөрөө маш чухал зүйл байсан. Ерөөсөө амьдралын баталгаа байсан гэж хэлж байна. Тийм учраас гэр бүлийн асуудлыг яаж шийдэх вэ? За та хоёр уучраа олохгүй бол гишүүний чинь намын гишүүний чинь ингэ төтгөлзүүлнэ. Тэнгүүт хоёлаа ингэ ихний нөхөр өөдөд сарсан. За хоёлаа учрыг олъё доо гэж. Амьдралынхаа төлөө, карьерийнхаа төлөө хоёлаа ингэ хэрүүл оруулах сайхан амьдцгаая. Тэгэхэд хөгжүүл яриад идэх байхгүй одоо ахмадууд хэрүүл оруулах үсэ тэр үед нийгэм сайхан байсан гэдэг. Тэр нь учраа олох гэхээс илүүтэйгээр хүчээр шууд шийдээ явждаг гэсэн. Дээрээс нь хэрвээ ингээд дарах ч юм уу те одоо тэр ахан ч юм уу одоо ингээд одоо үг хэлээд ойлгохгүй байх юм бол бас ухамсан шанаа өгч болдог байсан. Тэгээ иймэрхүү харилцааны төвшин бол байсан. Арай өөр байсан харилцааны төвшин. Одоо нөгөө сая тийм рил үтсэн мэт жинзинэрийн ингээд нөгөө одоо хооччлын нөгөө задлалдаг юм аа гэсэн. Задлах гээд ингэсэн чинь шууд өргөдөл гаргаад бичээд хэлдэг те ингээд. Одоо бол ерөөсөө хүнд хүрж болохгүй болсон шүү дээ. Тэ муухай чарж болохгүй болсон те. Тэгэхээр чинь ер нь бол юу байсан байх нь тэр үед бол зодолтоод асуудлыг шийдэж болдог болохгүй бол те байгуулга нь бол тэгэл одоо тэр намынх нь гишүүнийх нь үүрэгтэй яриад хэрвээ тэр үед та нар хувьсгалд ямар залуучуудын ямар юмны ингээд нөгөө өрөө цээжлүүлдэг байсан юм та санаж байна уу? Хувьсгал залуучуудын одоо юу гэдэг тэр андгаа тангарах юу гэдэг өрөө лоозон социалист юу гинэ? Тий хүн бүр баг учраас та чийж мэдэж гинэ үү? За та эхний нийт өгүүлбэр хэлдэ. Хүн бүр баг учраас эхлэн туйлын аж ахуйч юм гарч. Аривч юм гарч. Социалист өмчийг нийгмийг хайрлан хангуулах. Нүдний цэцгийг мэтгэж байгаа шүү. Энэ дотор ямар ч хүн байхгүй. Та нар ингэ сайн ингэ бодоод үзээрэй. Тэгэхээр энэ үед ерөөсөө ажилтны нэр үе байхгүй. Өөрөөсөө яг л ерөөсөө Монгол улсыг бий болгож ирсэн, үйлдвэр барьж ирсэн, бүтээжсэн, барилга бариад ерөөсөө энэ үед ерөөсөө хүний эрх чөлөө ахаастаа нэрэмээр тийм байхгүй. Намсын хөтлөө гүйцэтгэе гэх тэгэл ерөөсөө норм биелүүлээд хүүхдүүд нь өөрөө өсөөл, ээж аав нь өглөө гараад шөнө орж ирэл ийм л байсан. Тэгсэн чинь дараа нь юу болсон? Бид нар арчсан нийгмийг хүсч эхэлсэн тийм ээ. За тэгэхээр тэр нийгмийн онцлог нь юу байсан бэ гэхээр ерөөсөө хүн бол угаасаа энэ хөгжлийн үйл явц юм байна л да. Тэгэл дараачихаа төвшөндөө шилжих хэрэгтэй. Хотоо бариад дууссан,
Бүх юм бариад бас одоо яасан. Хийх юмгүй болсон чи хоорондоо хэрүүлээ гэж хэлэхгүй. Чи яагаад муу хараад байгаа? Яагаад байгаа? Тэгээ энэ өөрөө нийгмийн асуудал болж эхлэв. Тэгээд манайхаа юу гэсэн. За ер нь бол баян ядуу гэж одоо байх ёсгүй гэдэг энэ одоо марксизм, ленин бичсэн одоо марксийн бичсэн ер нь онолтой бүгд нэг ижил тэр их хэрэгтэй байх ёстой гэдэг энэ дотор баригдчихсэн систем 90 онд ганцхан Монгол биш маш олон улсад ингэ задарсан. Зөвлөлт холбоотой улс задарсан. Тэгээд тэрний нэг хажууд нь явж исэн манай улс бас энэ арчсны юм л ингэ шилжсэн. За ингэснээрээ юу би болсон гэхээр харилцаа холбооны 90 үе гэж нэрлсэн. Гэхдээ энэ үе бол маш сонирхолтой юм том шилжилт болсон юм. Одоо залуучууд бол энийг бол сайн анзаарахгүй байгаа. Гэхдээ яг энэ дунд үеийнхэн бол ахмад үеийнхэн бол энэ шилжилтийн дунд бол маш их одоо хүнд байсан. Амьдралын итгэл үнэмшил, философи тэр чигтээ өөрчлөгдсөн. Мөнгөний тухай ойлголт, амжилтын тухай ойлголт бүх юм өөрчлөгдөд. Энэ үед бол яг л харилцаж иж л учраа болдог болсон. Энэ хүнтэй ойлголцохгүй бол ерөөсөө шахахгүй. За 90 оноос өмнө бол хосуудыг бол гэрэлтийн баталгаа болон намын баталгаа хоёрыг ингээм хамт барьсан байхад бол ингээд найдвартай ингээд насаараа амьдарч болдог байсан мөн. 90 оноос хойш гэрэлтийн баталгааны үнц нь байхгүй болсон. Тэгэл болохгүй бол болчих л та тэгээ салчих л та одоо тэгэл яасан. Чи намайг сонсохгүй бол одоо хүндлэхгүй бол одоо би чамтай амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр хүн ойлгогдох хэрэгцээн дээр суурилсан гэсэн үг. Нийгмийн харилцаа. Тэгээ Монгол улсын үндсэн хууль шинжлэгдсэн 92 онд. Тэн дээр одоо Монгол улсын үнэт зүйлийг та харах юм бол хүн нь хамгийн үнцэнтэй одоо үнэт зүйл болж хувирсан. Хүний эрх хэрэгчлөө. Маш одоо энэ мэдээж айгүй сайн зүйл мэдээж. Тэгэхээр хүн одоо юу идэлж хэрэглэх, ямар амжилттай явах, өөрийгөө одоо хэрхэн амьдралаа хөгжүүлэх нь тэр хүний өөрийн эрх болсон. Хэрвээ 90 оноос өмнө байсан бол энэ гэмт хэрэг байсан. Ягдвал нийгмийн онол нь баян байж болохгүй бүгд ижил тэгш хэрэгтэй байсан учраас бусдаасаа илүү гарсан хүмүүсийг шууд эрүүд нь шүүж исэн, шалгаж исэн, буцаагаад нэгд хэвэнд нь оруулж исэн гэсэн үг. За тэгэхээр энэ нийгэмдөө бид та нар орж ирээд ихийнх нь төрсөн одоо хэдүүлээ ийм нийгэмд амьдарч байгаа. Энэ нийгмийн хамгийн том давуу тал нь хүн өөрөө үнцэнтэй, хамгийн сул тал нь хинж одоо ойлгохдохгүйгээр цаашаа амьдрах боломжгүй болсон гэсэн. Хин нэгнийгаа за энэ ойлгох хэрэгцээ гэдэг нь харилцааны ур чадвартай суурилдаг. Тэгэхээр таны энэ үед амьдарч байгаа бидний хувьд хамгийн сайн эзэмших ёстой зүйл нь харилцах чадвар. Борлуулалт харилцаан дээр тогтож байна. Гэрлэлт харилцаан дээр тогтож байна. Хүн ажил олгож харилцаа бас харилцаан дээр тогтож байна. Цалингаас болж гарч байгаа хүмүүсийн ажлаас гарч байгаа хүмүүсийн шалтгаан маш зөөн байдаг. Харин харилцаан суулж гарч байгаа хүмүүсийн асуудал нь үүнээс илүү том байдаг. Тэр энэ цаг үеийн хамгийн том асуудал нь Америкээс нэг аав хүүгээ Монгол руу онгоцоор бууж ирэл нисгэн онгоцны буудлаар шууд хаалгатад унагсан гэсэн. Гэхдээ тэр үед Монголд бас хууль арай одооных шиг бас болоогүй байж л те. Одоо ч бас болох байлцсан. Яасан гэсэн чи Америкт аав нь загинсан чи шууд уцтаа даавга бариад өгсөн. Нөөгдөж. Баривчлагдсан. Яасан? Хүүхд рүү ууралсан, хүчирхийллийн шанартай үйлдэл гаргасан гэд аавга бариад өгсөн. Хэд удаа аавга барьж өгсөн. Тэгээ аав нь 100 хулигтад хоёулаа эмээ өрөөнд очиж амрыг гэж хэлээ. Тэгээд Монгол руу давааш онгоцноос Монголтой матч гэж хадгалж унаагаад тэгээ хөдөө чирээд хөдөө аваачаад хэдэн сар болсон гэсэн. Энд ихтэй бас л нэг 10 гаруй жилийн 20 жилийн өмнөх баха. Тэгэхээр чи одоо бол бас тэгж болох байлцсан. Тэгэхээр бид нар одоо Америктайгаа адилхан болсон гэсэн. Ерөнхийдөө бол нэг хүний эрхийн талаар хуйлууч улам нарийсаал ингээл. Яг энэ талаасаа хүнийг хамгаалж байгаа зөв. Гэхдээ энэ дээр хүнийг бити хамгаал гэж би хэлээгүй. Харин алгадаж болохгүй, ууралж болохгүй, муугаа харж болохгүй юм чинь. Одоо яах вэ одоо? Одоо ястаа ухаанаар ярьцчиж л те. Тэгсэн чинь сүүлийн үед дарамтлах арга нь бас нарийсаад байна бас. Янз янзын юм сайн юм хойлол ингээл хөгжөөд байна. Тэгэхээр одоо бидний ингээд ерөөсгийдөө энэ цаг үеийн хамгийн чухал зүйл чинь ерөөсөө энэ болчиход. Яагаад тэгэхээр би одоо та нар мэдж байгаа миний хийж байгаа ажил чинь маш олон гэр бүлийн харилцааны асуудлууд дээр бас ажилладаг. Ерөөсөө тэгэл энэ хоёр хосыг ингээд холбож байгаа юм нь урд нь бол нам байж дараа нь хүүхэд байж одоо ерөөсөө юу ч биш болсон. Ерөөсөө л одоо ойлгохдохгүй байх юм бол тэгээ шууд салаа яваад. Хүүхэдтэй ч байсан, хүүхдгүйч байсан тэгэл салаад яваад. Ганцхан харилцаан дээр л тогтож амьдрал. Дээрээс нь та нар боддоо чи хүүхдэд загнах юм бол хүүхд чинь чамайг хүний эрхийг одоо хамгаалах газар чамд гомдол гаргаад чамайг барьж өгнө. Чи хүүхдээ ч ингээд одоо загнах, сахилгажуулах ирэхгүй болсон. Тэгвэл одоо хүүхдтэйгээ яаж ойлгуулсан гэсэн үг вэ?
Харин хэдүүлээ энийг л одоо сурахгүй одоо тэгээд аав учраас чи одоо би чиний аав учраас чи зүгээр л багш бол мэдүү гэх юм одоо надад юу гэж хэлэх вэ? Уучлаарай. Би өөрийнхөө сонгосон мэргэжлээ сурнаа л гэж штэ. Тэ? Яг зөв дийлийнх нь тэгнэ штэ. Тэгэхээр чинь энэ юу болоод хувирцсан гэхээр бидний энэ нийгмийн том давуу тал маань том сул тал болж хувирсан гэсэн. Тэгэхээр бид нар энэ дотроо өөрийгөө зөв илэрхийлж сурахгүй бол хэдүүлээ хол явж чадахгүй болох нэ. За хэдүүлээ намайг одоо би одоо та хэдүүл аргачлалын тухай ярих гэж байна. Одоо хэдэн техникүүд ярих гэж байна. Тэгэхээр энэ техникүүдийг ярьж эхлэхээс өмнө та дотроо нэг ганц хоёр кейс барай сууж ивэл илүү ашигтай болно. За энэ дээр би нэг хэдэн кейсүүд байж болно. За нэгдүгürt өөртөөгөө зөрчилдөж байгаа бол өөрийнхөө тэр зөрчилж байгаа асуудлыг хэдүүлээ одоо дотроо бодох хэрэгтэй. Одоо бодоо сууж хэрэгтэй. Намайг та нарт техникүүдийн тухай ярьж явах үед арга замын тухай ярих үед. Дараа нь хоёрт нь та нар ямар кейс бодох хэрэгтэй гэхээр гэр бүлийнхээ дотор хамгийн чухал харилцагчтайгаа харилцааны төвшин чанар хэр байгааг бүгдээрээ бодож үзье. Танай гэр бүл одоо амьдарч байгаа гэр бүл дотор за ганц бие байж болно, гэрэлсэн байж болно. Тэгвэл танай гэр бүл дотор чиний хамгийн чухал харилцагч та хоёрын харилцааны чанарыг 1-5 хооронд үнэлээрэй. Дотроо сүүлийн үеийн одоо харилцааны чанар. За манай энэ хоёр дүүшг ингээд мөрийн ингээд надаас сууж ивэл энэ бол маш сайн шинж тэмдэг. Ингээд мөрийн ингээд надаас сууж ивэл. Цаашаа гэдэг. Гэс сууж ивэл энэ ингээд одоо нэг 3 ба түүнээс доош мэлгээтэй шүү. За. Тэгэхээр хэдүүлээ гэр бүлийн дотор харилцааг. За одоо 3-т нь хэдүүлээ ажил дээрх харилцаа. Таны яг одоо ажиллаж байгаа яг энэ хэсэг дээр таны өдөр болгон харилцдаг хамгийн чухал хамтрагч ба харилцагч хэн бэ гэдгийг та нар бодож олоорой. Дарагч нь уу, менежер ч нь уу, хамтрагч ч нь уу, тэ? За тэр хүнийг бодоод тэр хүн та хоёрын харилцааны чанарыг 1-5 хооронд үнэлээ. Ойрд та хоёрын энэ хүнтэй ойлголцохгүй чиний ажил бол цаашаа явахгүй гэсэн үг байхгүй. Эсвэл чи доотлийнхаа төвшний хүмүүстэй ч хийж болно. Тэр чиний гол гүйцэтгэгч байхад чи тэр хүнтэй чиний харилцааны чанар одоо аль төвшөнд байгаа вэ гэдэг хэдүүлээ нэг бодож үзье. Хэдүүлээ энэ үнэлгээг хийхгүй, дүгнэлтийг хийхгүй явсаар байгаад харилцааг сүнд байдалд оруулдаг тий. За гэр бүл дотор чи хэд хэдэн харилцаа байгаа шүү дээ. Та нар бодоод үзээрэй. Хүүхдүүдтэйгээ хэр байна? Эхнэр нөхөртэйгээ хэр байна? Ээж аавтайгаа хэр байна? Тий? Ах トゥ хамаатан садныхаа дотор бас хэр байна гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Би бас саяхан нэг удаа бодож үзсэн. Энгийн нэг хүн өөрийнхөө садан төрөл дотор нэр хүндтэй явна гэдэг бас тийм амархан биш ээ гэдгийг би бас сая ингээ ойлгож байгаа байхгүй. Энд чинь бас харилцаа байгаа байхгүй. Тэн дотор нэг ойролцоо нэг 100 хүн байна гэж бодъё. Ах トゥ хамаатан сад. Тэн дотроо нэр хүндтэй хүндлэл хүлээсэн хүн явна гэдэг нь өөрөө маш их чадвар зориулт шаарддаг. Ганцхан хүний хүмүүсийн донд биш шүү дээ. Зүгээр өөрийнхөө хүмүүсийн. Тэгээд цаашлаад өөрийнхөө ажиллаж байгаа нэг 10-20 хүн дотор 30-40 хүний хүрээнд дотор нэр хүндтэй явна гэдэг бол үнэхээр маш их одоо хүнээс зориулалт, чадвар, төсвөр төвчөө шаарддаг. Тийм учраас хэдүүлээ өөрийнхөө энэ харилцааны төвшинг хүрээллийнхаа дотор байгаа хүлээн зөвшөөрөгдсөн чанараа хэдүүлээ бас одоо дүгнж болно гэсэн. За ингээд та дотроо нэг харилцааны одоо кейс ингээ бодоод сууж байгаараа тэгээд хэдүүлээ цааш явъя. Хэрвээ энэ дүгнэлтийг хийхгүй бол зарим харилцаа ийм төвшөнд ирсэн ч гэж магадгүй шүү. Яг тэгэхээр хэдүүлээ одоо зарим харилцаа бүр тасарчсан байдаг. Зарим асуудалтай би ингээ дуулзангууд бүр ингээ угаасаа харилцаа нь бүр дууссан байна. Тэгээд хүмүүсийг дууссаны дараа л тусламж гуйж ирдэг. За ингээд одоо бүх юм дуусчлаа. Одоо яах вэ? Тэгэхээр энийг одоо буцааж холбох магадлал бол одоо маш бага байдаг. Боломж маш бага байдаг. Гэхдээ байдаг. Буцааж хүчээр энийг ингээд нэг ширхгийн ч юм уу татаж авчаад ингээд холбож болно. Тэнгүүд хүмүүс энийг ингээд цааш нь үргэлжлүүлээд ингээд буцаагаад тийм байдалд оруулахын тулд доор аяж нэг хагас жилээс нэг жилийн ийм одоо хүнд ийм төвчээр шаардсан амьдралын хэм маяг руу орох хэрэгтэй болдог. Ямар ч хайрын мэдрэмж байхгүй, ямар ч тийм гоё юм сэтгэл хөдлөсөн мэдрэмж байхгүй бүх өдөр яг нэг юм дажгүй те зүгээр үү те за тэсэн шүү тэсээд байгаараа бууж өгч болохгүй шүү гэл нэг ийм юм руу орно. За энийг орохоор хүмүүс за ингэж хотлааж үжилж яхаар болиё гэж хэлдэг. Энэ бас л буруу ойлголт. Угаасаа тасарсан байсан харилцааг буцааж сэргэнэ гэдэг нь ямар ч романтик мэдрэмж байхгүй. Зүгээр л яг төсвөр төвчээрээр суурилж энэ бүх зүйлийг хийх хэрэгтэй болдог. Дараа нь мэдрэмжүүд орж ирдэг. Нөгөө холбоос нь сэргсэний дараа нөгөө гормонууд ялгарч эхэлнэ. Энэ бол дараагийн ажил байдаг.
Тэгэхээр та хэд бас энийг сайн бодж үзэх хэрэгтэй. Хэрвээ яг арайч тасарчаагүй байж бол энийг бүхлэх нь хамаагүй дээр. Одоо би нэг хүний сэтгэлийг хэлээ л да. Нэг залуу бараг 15 6 жил эхнэр нөхөр хоёр аш сайхан амьдарч ирсэн гэж тэр бодож байгаа. Өөрөө нөхөр нь бодож байгаа. Гэтэл 16 жилийн дараа эхнэр нэг өдөр зүгээр л салъя гээл тэгээ салцсан. Тэр залуугийн яриагаар шүү заяа зүгээр л нэг өдөр орж ийл салъя гээл тэгээ салцсан. Тэгээ би энэ бол нэг өдрийн асуудал биш л дээ. Энд чинь ингээд нэлээ хэдэн жил ингээд явсаар байгаа л дэлбрээл нэг өдөр салж байгаа байхгүй. Гэхдээ тэр залуу болохоор энийг юу гэж хэлж байгаа хөрөө би айгүй сайхан 15 жил амьдсан. Юу ч болоогүй байсан чил энэ хүүхэн орж ийл нэг өдөр салъя гэсэн. Тэгэл одоо би айлахгүй. Тэгэхээр энэ залуу яаж амьдсан бэ гэхээр өглөө гараал орой. Гэхдээ уул нь бол гэр бүлийнхээ төлөө ажилласан нь. Тийм. Гэхдээ харилцааны чанарыг дүгнэлт хийгээгүй. Эхнэр нь ямар байгаа, ганцаардсан уу, ядарсан уу, өвдсөн уу, ойлсон уу, өдөржингөө юу хийдгийг, юу боддгийг, өдөржингөө тэр хүний сэтгэлийг юу тижээдгийг, хаанаас яаж урам зориг авдгийг юу ч мэдэхгүй. Зүгээр л гэр бүлийнхээ төлөө зүтгэж тэр залуу сэтгэл зүйн үед ямар ч асуудал байхгүй. Яг бүрэн өөрийнхөө бүх хүч чадал залуу насаа 15 жилийн гэр бүлдээ зориулсан. Гэхдээ эхнэрээ салсан. Энэ хоёрын хооронд та нар ямар нэг ойлгогдож байгаа юм байна уу? Тэгэхээр харилцааны асуудал гэдэг нь ингээд үхтлээ гэр бүлийнхээ төлөө зүтгэл, үхтлээ байгуулахын төлөө зүтгэл яхаар болцдог юм шиг байна. Ажилласаар байтал буруу ойлгох боломжтой. Ажиллаад байхад хамгийн сайнараа хийгээд байхад л буруу ойлгогдсон байх магадaltaй. Тийм учраас харилцаа нь ажлын бүтээмжийн хажууд давхар тусдаа явдаг нэг чухал чадвар гэдгийг та нас ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр залуу энэ өвдөлтөд дийлэхгүй маш хүнд байгаа. Бүр ингээ заримдаа өхмөр санагддаг гэдээ надад хэлчихсэн. Бүр ойлгоход хэцүү байгаа. Яагаад гэр бүл маань ингээд унчваа, салчваа. Ийм байдалд хүрчвэ. Тэгэхээр энэ залуу болохоор бүр тасарсныхын дараа ирж байгаа байхгүй. Энэ харилцааг ерөөсөө эргэж хараагүй. Бид нар тэгээ иймэрхүү юм ярихаар юу сүртэй юм. Тэгэл ходоод хоолтой мөр бүтэн ор хоронтой бол болон биш үү. Чи жоохон давраад байна уу гэдэг ингээд жоохон сэтгэл санаа мандаа ярингууд эсрэгээр нь тэгээд дарамтлаад. Чи жоохон илүү өдөртэй хүмүүсээ жоохон давраад байна уу. Би харин чамаа бүр зодохгүй бодох шүү дээ. Зарим хүн тэгэж хэлж ийж шүү. Би чамаа бүр зодохгүй хаа жоохон давраад байна уу. Зарим хүн ч бүр ингээд зодуулаад амьдраад байна тэргээд бүр тэгэж дарамтлаж байна. Тийм ярьж байгаа хүн чинь тэр сэтгэл санаа манааг бүр тоохгүй шүү дээ. За хэдүүлээ үндсэн хичээлийнхаа гол хэсэг рүү оръё. За манай хэдүүлээ 3 зүйл дээр нэг техник сурчээ. Нэг нь би ер нь ямар одоо хандлагатайгаар харилцаанд оролцдог юм бэ гэдгийг эхлээд өөрийгөө олчмаа. Тэг энэ айгүй чухал. Би ер нь ийм хандлагатай хүн юм байна гэдэг эхлээд мэдэрч. Хоёрдугаарт бусад хүнээс би ер нь ямар хүлээлттэй байх уу гэдгээ хэдүүлээ нэг ерөнхийд нэг таамаг төвшүүлж чадвартай болчих. Энэ хүнтэй ингэж харьцны, энэтэй ингэж харьцна гэдгээ хэдүүлээ техникийн үед мэдээд авчих юм бол зарим хүнтэй харилцаад амархан болчихдээ. Тэ? За тэгээд тэрний дараа нь энийг зөв илэрхийлэх чадварт нь суралцах хэрэгтэй. Эхлээд хоёр зүйлийг илүү мэдэх хэрэгтэй. Гурав дахь нь чадвар. Харилцааны хичээл үзээд ээж болно, сонсоод ээж болно. Тэрийг хэрэгжүүлэхгүй бол үр дүн байхгүй. За энэ дотор хандлагыг тодорхойлох. Та нар хайрын 5 үйл гэж ном уншижсэн үү? Уншижсэн үү? За үгүй юу? За сайн байна. Одоо уншаагүй сайн байна гэсэн үг шүү. За энэ дээр яг ерөнхийдөө хүний ингээд нөгөө харилцаан дээр илэрдэг ерөнхий 5 шинжийг ингээд тодорхойлсон байдаг. За нэгдүгürt ийм харилцаа суурьтай сэтгэл зүйн одоо үнэлэмжтэй хүмүүс байдаг. Энийг болохоор би урамшуулагч нар гэж нэрлэж байгаа. Урамшуулагч ерөнхий шинж чанар юу гэдэг вөхөр өглөө орж ирэхдээ сайхан амарсан уу? Ямар сайхан өглөө вэ? За минь ч ямар гоё пүүз өмссөн юм бэ гэл ингээд яах вэ? Тэр хүнийг хараад магтаад урамшуулаад та нар тийм найзууд байна уу? Тийм хүмүүс байдаг уу? Им эерэг орж ирээл ингээл гоё үг гэлээ. Тэгэл энэ хүмүүсийн бас нэг шинж нь сошиал дээр ямар харилцаа тэгэхээр пост болгон дээр чи хайртай шүү гэж зүрх дараацтай комент өчөөл бүр ингээл одоо ста миний найз гэл ингээл одоо гоё. Тим найзууд байна уу ингээд байн гоё урам өгдөг. За тэр хүмүүс шүү заяа. Энэ хүмүүсийн техник нь угаасаа ярих, илэрхийлэх, гоё үг хэлэх. За хоёрт нь энийг болохоор би тусч хүмүүс гэж хэлдэг. Энэ хүмүүс яг энэ нэгдүгээр төвшний хүмүүсийн яг эсрэг төөлнө. Энэ хүмүүс болохоор ингээ хайртай шүү гэж хэлэнгүүт шал худлаа. Хайрыг одоо идэх үү? Хайр чи одоо ирээд ингээ аяг угаадах уу? Хайр одоо ингээ хувцлах уу? Тэр гэж ингэж ярьдаг. Наад үг чинь хоёрын хооронд ийм худлаа үг хэлж яхаар энэний хооронд ирээд яах вэ?
Нэг ганц удаа хог шүүрдэд өгчүүл наа чин илүү үнцэнтэй штэ гэж боддог хүмүүс ахгүй энэ. Тэгээ энэ хүмүүс нэг ч удаа одоо эерэг үг хэлэхгүй тэрийг яг бэлтгэж ийн гэж хэлдэг ойлгодог энэ хүмүүс. А тэрний оронд гүйж ирэнгүүтээ шууд гутлыг чинь ингээд ширээ мэрийг гэж арчиж марчаал ингээд ингээл шууд ингээд үлддэг. Хэцүү үед хажуу чинь зогсож идэг нэг тийм хүмүүс юм. Ярдгүү. Та нар тийм найзууд байна уу? Олон юм ярихгүй орж ирэл ингээд машин дээр янзлж ивэл ажуурч гэр чинь орж ирэл шууд ингээд хог мог шүрдэд эхэлдэг ингээд. Тэ шууд ингээд аяг маяг гуугаад байдаг. Тийм хүмүүс байдаг тийм. Наадуулны чинь философи шал эсэргээрээ. Энэ хүний арга барил нь туслах байхад тэр хүн болохоор урам өгөх байдаг. Урам өгдөг хүн болохоор аяг угаад хүн байна л да. Хайртай шүү найзаа. Чи бол жиг миний аанд гэл. Тэр энэ хоёр хандлага хоёулаа өөр. Тэгээ энэ хоёр хүний ертөнц нь бас өөр, үнэлэмж нь өөр. Нэг нь үйлдэл дээр, үйл хөдлөл дээр илүү ач холбогдол өгж байгаад нөгөөх нь үгэн дээр илүү ач холбогдол өгч. Дараачих нь хамт чанартай сайн цаг өнгөрөөдөг хүмүүс. Энэ хүмүүс бол ерөнхийдөө бол одоо тусч хүмүүстэй жоохон төстэй гэсэн. Илүү хамт байх, сонсох, тэ дэмжих одоо ийм одоо хандлагатай байхад дөрөвдүгээр төрлийн хүмүүс нь болохоор хурж ирэнгүүтээ ингэдэг. Хэлээ баад юм асаад иртээ. Сайн найзууд оол ийшээ зогсож байна. За sorry. Шишүү. Ингиж мэдлэг найз сан. Шууд орж ирэнгүүтээ маа гэж амбардаг тийм найз байна. Эсвэл гар ингэж өрдөг хүн байна уу ингээд. Гар барихаар ингэж ингээл. Бөө юм. Тэгэл мөр зүрэн дээр ингээ алхтал гэсэн. Нуруу мурун дээр зөхөд дээрлэхэд байгаа юм уу? Одоо яг яагаад байгаа юм? Тэгээд дээрээс нэг хамт явахаар яд шууд ингээ хүзүүн дээр гараад авчих бүр ингээд. Ингээ гар мараа авчиж болдгоо юм уу? За ийм төрлийн хүмүүс байна. Энэ хүмүүс нь болохоор нөгөө таач буюу хүрлцэж өөрийгөө илэрхийлдэг. Гэхдээ энэ хүрдэг төрлийн хүмүүс нь хоёр янз байдаг. Саяны миний ингээ бади хитэрээ харуулсан нь болохоор нөгөө ширүүн төрлийн хүмүүс нь өшигл наалгад мөрөн дээр зохин хацар хацар ингээ чимхэн ингээд. Тийм ах ихнэр байна уу ингээд. Бүрийг хатаж мацдаг юм үнсхээр ингээ. Манай нэг нах цах байсан. Юу айдаг байсан хүүхд байхдаа. Цагаан тэр ахта битгий тараасаа гэж. Гэж амар хайртай. Тэгэл барьж байгаа шууд хацар ингээ хацна. Өөр амар. За тэгэхээр энэ бол нөгөө хайраа илэрхийлж байгаа юм. Амар хэцүү. Та нар хүүхэд байхад нэг хөвгүүд нэг хайртай охтуудаа ингээд буруу нэг ханддаг гэж санаж байна уу? Гүчж зохион унагчдаг. Уул нөгөө охинд хандраад байгаа юм шиг байна. Зүнхээр өстө маа гэж зогс нөгөө тийм пэт хэлнэ. Онлон зохио тэгэхээр чи ямар юм нэг хайр байх вэ те. Тэгтэн тэрийг өдөөд нэг гэж бодоо. Та нар тэгээ захиулж ирсэн охтууд. Тэр чи өдөөдсөн байхгүй та нар. Үсмүсийн зулгаа. Анаас нэ. Тэр нь одоо таалагдаад байна л гэсэн үг юм аа л дээ. Тийм. За тэгэхээр ингэж нөгөө одоо юу гэдгийг илэрхийлдэг хэлбэрдэг хүрдэг хүмүүсийн нөгөө нялуун талын хүмүүс нэ. Тэр нь болохоор яадаг хөр ингэж батгаж шахаад үгүй гэдэг ингэж дайраад. Чихмэхэж ухаад байдаг. Тийм найз байна уу ингэж. Би батгах шахах дуртай гэдэг. Миний энэ дээр нэг мэнг байдаг байхгүй. Энийг хүн бол нөгөө тийм хүмүүс наадах яг шахах чи тхүү гэдэг ингэж. Гүй наа чи шахаад юм гардаг юм. За тийм энэ хүмүүс болохоор ингэж илэн ингэж айгүй хэцүү гар мар байрна ингэж. Жохон эвгүй те. Ингээ гар марыг чи ингээ илж мэлээд ингээ ингэж мэгээд. Тэгээ ингээд манай нэг хамт байр хүсэлж оюутан байхдаа байр хүсэл амьд нэг найз үнээс битээр ингээд нэг карма өрөөнд гуц тавиад хоёлоо унтаж шүн ингээд бүр ингэж ирээл ингээд тэрвэрж унтдаг. Би болохоор энэ тийм хүн биш аахгүй. Би болохоор ингээд нөгөө тийш цухтаагаад ингээд нөгөө чинь бүр ингээд наалтаад бүр ингээд. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо мэдрэмж нь ямар байдаг хөр ингээд хүржил байвал ингээд нөгөө одоо ингээд тэгжүүлийг харилцчих гэж боддөг юм шиг ингээд хацар мацар ийлээл ингээд чих мэх ухаал мөр ингээд сонин швэн хүмүүс бас. За тэгэхээр хоёр төрлийн юм хүрдэг хүмүүс байдаг. За энэ хүмүүс ийм нялуун сонин мэдрэмж өгвөл чи ингээд зүхтаах биш. Одоо энэ яах хэрэгтэй байна уу? Энэ их надаа ингээд саймшираад байгаа юм байна хөөрхий гэдгийг нь бол одоо ойлгох хэрэгтэй. Гэхдээ чи өөрийнхөө мэдрэмжийг өсцөө илэрхийлэх хэрэгтэй. Надад таалагдахгүй байна гэдгийг бас хэлж болно заяа. Гэхдээ тэр хүнийг нөгөө энэ одоо хаашийн ижил хүстэй юм уу хаашийн гэж ингэж бодож болохгүй байна шүү дээ. Энэ зүгээр ерөнхийдөө тэр хүний мэдрэмж нь тийм байна. Одоо манайх ч бас олон хүүхдтэй шүү дээ. Би ингээ хүүхдүүдэд ажиллангууд бүгд өөр байгаа байхгүй. Зарим нэг яг муур шиг ингээ хөрөнгөтл ингээл
Тэгвэл ингээд тэр хүүхдийн хувьд одоо эхлүүлнэ гэвэл ингээд аав нь тэрвэрх ч юм уу, нурууг нь ингээд маажих ч юм уу, илэнгүүт бүр ингэж ингээл өстэй. Амар кайфраад байгаа байхгүй одоо. Тэг зарим нь болохоор ингээд тэрвэрэнгүүт зүг ингэсэн хүмүүс аах юм. Үсийг ингээд тэрвэрэнгүүт зүгээр ингээд цаашаа л ингээд тахаа нэг. Тэг тэдний хувьд болохоор нөгөө юм зайтай харилцах дуртай өөр хүмүүс байгаа байхгүй. Ялуу юм дуургүй. Зарим нь болохоор ирээл ингээд наадаад алийг ийлгээл алийг нуруу маажл гэдэг юмсэн ингээд муур шив. За тэгэхээр ийм төрлийн хүмүүс байна. За энийг бол ингээд ажил дээр бас ийм хүмүүс зөндөө байгаа. Та нар бол одоо нэгдүгээр хэдүүлээ өөрийгөө тодорхойлох нь чухал байна. Би ер нь аль төрлийн хүн нэ гэдэг. Окей. За тавдах нь бас их жоохон хэцүү хүмүүс, их гоё хүмүүс бас хэцүү хүмүүс. Ихтэй энэ хүмүүс болохоор баян нэг хүнийг дайлаа явж идэг нэг юм хүмүүс байна бас. Хамгийн багтаал зөвхөнд нэг чихэр явж ийн ерөөсөө ингээл маа гэдэг нэг чихэр гарч ирэл. Тэгээд энэ хүмүүс айгүй хэцүү ингээд яасан гоё пүүз өмссөн гэхээр айгүй хэцүү шууд тайлаад өгч авах юм уу миний дүү. Баад чи айгүй гоё пүүз өмссөн байна. Яхан аахгүй. Тэгэхээр энэ нөгөө бэлэг өгдөг хүмүүс юм. Одоо эмээнэр байна. Зөвхөндөө байнга чихэртэй явна. За хүнийг байнга кофегаар тайлна. Одоо маа нэг одоо зөвлөгөө авдаг хоёр осоо байдаг байхгүй. Нөхөр нэг тийм байхгүй. Баян сар болгоо ингээд нэг их нэртэйг асуудал үүснэ. Яа тэгэхээр баахан кофегаар тайлцсан. Мөнгөгүй ш тайлаад яваад энэ юм. Тэсээ тэр хүмүүс кофе уух гэдэг. Кофе би даачил гэдэг нөхөр айгүй өөрхөн. Тэгэл тэр мөнгөгүй байсан ч гэсэн үр тавиад аваад энэ тэрийг ингээд. Тэр энэ хүмүүсийн үнц нь болохоор хүнийг яахаа. Ингээл аль болох нэг хүнд нэг жоох юм өгчий гэл ерөөсөө ингээл өгчих юм хайгаал юм. Тэгээд болоод шууд өөрөөсөө ингээл тайлаад хувцаач гэсэн ингээл өгчдөг. Тийм найз нар байна уу та нар? Байдаг. Тэгээ энийг бас буруугаар өвтө ашиглаарай. Тэгээ. За тэгээ би бас одоо мэддэг болсон болохоор хүний юм гоё байна гэж хэлхээс ингээ санаа зовдөг болсон. Тэр нь болохоор тэр хүмүүсийн юу гэдгээр мандаа өгөөч гэж ойлгох юм. Шууд тэгж ойлгох. Чи их гоё цамц өмссөн бай тэнгүүд шууд нөгөө надаа өгөөч гэж ингэж ойлгох нөгөө хүн бол. Одоо энэ хүн бол. За тэгэхээр одоо ийм ерөнхий 5 хандлага байд юм байна. За тэгвэл одоо энийг хэдүүлээ хүлээлттэй холбош харилцаан дээр кейс болгож хэдүүлээ нэг удаа бодож үзье. За тэгвэл хэдүүлээ урамшуулагч хүнтэй харилцахтаа фейлддэг хамгийн одоо нийтлэг алдаа юу гэдэг вэхээр тэр хүмүүс одоо туслах гэж оролддог. Нэг үгээр хэлэх юм бол өглөөний минь сайхан амарсан уу та ястаа сайхан амарсан харагдчихна гэж хэлэхээ оронд орж ирээ шууд тэр хүнийг яад вэхээр шууд одоо юу гэдэг ямар ч минь ус байхгүй шууд ингээ ширээ мэрээг нарчаад эхлэх юм бол урамшуулагч хүмүүс энэ хүмүүсийг ямар мэдрэл мутайгаар минь тусч байхгүй орж ид хог мөгшүүд энэ галцсан юм уу ааш юм ч одоо бүр айчлаа тэргээ ярьж та тийм яриа сонсч ирсэн үстэй те орж ирсэн шууд хувц мувц цэвэрлээд энэ ямар амар юм бэ гэдэг. Тэгэхээр урамшуулагч хүмүүсийг хідүүлээ харилцаан дээр сайн харилцаа үүсхийг гэвэл энэ хүнд сайн үг хэлэх энэ хүнтэй эерэг харилцаа үүсгэх нь илүү чухал. Гэтэл зарим хүмүүс урамшуулагч хүнд амар үнэтэй бэлэг өгчдөг. Тэнгөт нөгөө хүмүүс юу гэж хэлдэг ч надад үнэтэй бэлэг хэрэггүй шүү дээ. Зүгээр сэтгэл байхтал болно. Тийм үстэй. Зүгээр л миний төсөөд ирэхэд л хангалттай. Урамшуулагч хүмүүс үнэхээр тэгж боддог. Гэтэл нөгөө бэлэг өгдөг хүмүүс бол бэлэггүй юм чи очихгүй. Хоос очиж болохгүй шин. Одоо харж байгаа үстэй тийм. Ингээл нөгөө үнц нь харилцааны үнц нь зөрөөд ирэхээр энэ хүн бол хөөх ингээ бэлэггүйдээ очихгүй байхад тэр хүн бол яах вэ? Ирээгүүд нь гомдоод тэгэл харилцаа дуусчих واخ. Тэгэхээр энэ ямар найз вэ гэдэг хэдүүлээ айгуу сайн тодорхойлох нь аюул чухал. За тэгэхээр урамшуулагч хүнтэй хэдүүлээ харилцахдаа одоо бол ихэнхдээ хэдүүлээ сошиал дээр харилцаж байна л да. Тэ хүмүүстэй. Тэгэхээр энэ хүмүүсийн постн дээр нь хэдүүлээ синтх юм бол энэ хүмүүсийн хувьд бол энэ бол жинхэнэ доромжлол болно. За синтцэн байгаад манай охин бүр нүдэнд нь нөлөөс хэлээд одоо намайг синтцэн байна гэдээ бүр ингээд. Гэхдээ ямар сүртэй юм бэ чи өглөө юу гэд харсан манай үеийн чи харсан чи ингээд зүрх таасантай адилхан багхгүй юу. За урамшуулагчны пост коммент сторийн дээр лайк дарах юм бол за яах вэ? За ямар ч байсан амьд байгаа л юм байна. За миний хувьд лайк даруу тэр зүгээр бүр дээдийн дээд гэхгүй одоо бүр. Жишээ нь одоо их тоож байгаа тэр нөө лайк. Зарим хүний хувьд урамшуулагч дээр зүрх дарах юм бол хөө ямар хөөрхий коммент өчөх юм бол хайртай найз. Ойлгож байна үү те? Заавал нэг юм илэрхийлвэл энэ хүмүүсийн хувьд бол тэгэл супер. За энэ хүмүүст хэдүүлээ бэлэг бэлдэхдээ ямар бэлэг бэлдэж болох вэ? Төрсөн өдрөөр нь цэцэг тэст гой цэцгийн баглаа. Энэ хүмүүс амар баярлноо. Станаар ямар гой цэцэг вэ? Станаар. Тэгэл энэ хүмүүст гоё юм зүрх мөрхний хэлбэртэй юм гоё үлгэж мүлэгдэг зураг мураг байвал их гоё. Яг энэ хүмүүст бол яг таардаг.
А гэтэл энэ хүмүүст бэлэг бэлдэхтэй тий цэцэг өгөх юм бол юу гэж хэлэх вэ? Энэ өгчийн юмны хооронд энэ өгчнөө олон зуун мянган төгрөг за энэ орныг 2 хэд үхлийн махаа одоод ирсэн юм чинь хамаагүй дээр байхгүй. Ядаж болохгүй бол ганц сэтг өндөг авчихгүй дээ энэ чи одоо. Өндөг чи 16 мянга шүү дээ. Наад чи 60 мянга шүү дээ хамгийн юмдах нь. Тэгэхээр энэ хоёр хүнтэй харилцахдаа зөвхөн бэлгийн тухай бодоход ингээд философи бол үнэн өөр байгаа байхгүй. Энэ хүмүүс болохоор ерөөсөө хүнд бэлэг өгөх юм бол ерөөсөө яг л нөгөө хэрглэж болдог юмыг л бэлэг гэж боддог. Оймс байж болж чинь, бандаж байж болж чинь, будаа байж болж чинь бэлгэнд. Урамшуулж хүмүүст бол цэцэг мэцэг бол таарч байна. За энэ тосч хүмүүст бас ингээд нэг тийм зураг, муураг, зүрх, мөрөх тийм гой сөвнөр бэлгэн гараа шууд хаян тэрэж шууд хайч. Хэрэггүй. Хог. Тосч хүмүүст мөнгө бол их сайхан бэлэг бас. Сайхан бэлэг. За тэгэхээр одоо тэгвэл энэ хамт цаг өнгөрөөдөг хүмүүс их асуулт кэрлдэг хүмүүс байдаг. Санаа тавьдаг. За би энэ яаж ин танаахан яаж ин сонин сайхан юу вэ? Чамааг илүү их яриулдаг. Тэгээ тэр хэсэг дээр чинь хамгийн эмзэг хэсэг дээр чи очиод чамтай хамт чам тусуулахыг хичээдэг тийм хүмүүс байдаг. За энэ хүмүүс бол нөгөө талаасаа энэ хүмүүс юун дээр их гомдож харилцаан дээр зүрдүүхээрээ бас тоосонгүй л гэж гомд. Хэцүү цагт хамт байсангүй. Ярилцсангүй. Энэ хүн бол биеэр ирж туслахыг илүү тооцдог. Гэрийн нүүлгэж өгөх. Тэ? Одоо хамт ажлын туслах гэдэг юу гэдэг те гэрийн цэвэрлж өгөх машин янзлах одоо юу гэдэг юм те энэ бол тийм энэ хүмүүс болохоор ярилцдаг ингэж ойлгож хамт суудаг ийм төрлийн хүмүүс. За тэр энэ хүмүүс санаа тавихгүй бол энэ хүмүүс шууд гомдол яваадаг. За энэ хүмүүст ямар бэлэг өгөх хэрэгтэй байх нь хэрглэж болдог юм өгөөрөө энэ хүнд сэтгэлд нь хүрээ гэвэл яг хэрэгтэй үед нь яах вэ хамт очиод юмд нь туслаад өгөөрөө. Энэ хүмүүсийг сонсоод өгөөрөө энэ хүмүүст яах вэ очоод амбаартаад өгөөрөө. Тэврээд өгөөрөө. За одоо ер нь бол ихэнхдээ сүүлийн үед бол тэврэлтээр эдгээр хүмүүс тэр хэрэгцээг хангаж байгаа. Сая би орж ирсэн хэдэн хүнтэй тэврэлтлээ шүү дээ. Энэ дотор тэврэлтэнд дург хүмүүс бол мэдэгдэн ингээд хүзүүн ингээд хойшоо ингээд тэврэнгүүт тэгээ шууд хойшоо ингээд болдог. Ингээд анзаарагдана. Нялан хүмүүсээ зүгөө тэврээ зүгээр ингээд ийлж мэлээл ингээд. Тэр нь яаж байгаа? Хайртай шүү, сансан шүү, чи шүү, чи миний чухал шүү гэсэн. Тэгэхээр энэ хүмүүстэй бол энэ хүрдэг хүмүүстэй бас ингэж мэдчилж болохгүй шүү заяа. Одоо гарын ингэж барьж болохгүй шүү. За ингэж бай. Тэгэх юм бол зүгээр дотор нь арц гэж яваад нөгөө хүмүүс чи. Тэр хүмүүс бол тул заах хийж угаал юм байна. Ингэж аль болох тэр мэдрэмжийг өгөх юм бол тэр хүмүүст гоё санагдав. Тэгэхгүй бол ингээд нэг нял ийм шилчгэр юм шиг энэ хүмүүсийг сонио хүмүүс. Эсвэл одоо эмэгтэйчүүд бол илж мэлдэг юм яа та одоо тэгээ сугддаг юм уу тэрвэрдэг юм уу за ингээд эрчүүд бол нэг жоохон тиймэрхүү эрэгтэйчүүд жоохон ондоо. За тэр энэ хүмүүсийг хэдүүлээ бас түлхэж бас энэ дээр харилцаан дээр эвгүй байдал битгий үсгээрээ за бэлэг өгдөг хүмүүс бол яа гэвэл яг үнэндээ аман дээр бол цаад очиж тэгдэг. Гүй өстө зүгээр штэ би чамаас ямар ч бэлэг ингээ харахгүй гэ тэгдэг тэгсээд хараад байт. Энэ хүмүүсийн сэтгэл төрийг гэвэл ядаж нэг балч гэсэн өгөх хэрэгтэй болдог. Одоо банкны ингээд одоо харилцагчтай үйлчлэхэн дээр энийг хүртэл ингээд оруулж өгсөн байдаг байхгүй юу? Ямар харилцагч вэ гэдгийг өөрчлөн судлаа CRM дээр энэ мэдээлэл бас орцсон байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн багадаа энэ хүнд нэг дэвтэр бэлгэлээ нэг бал бэлгэлэл гаргаж байгаа шүү дээ. Нөгөө хүн чинь бөөм баяр. Энэ хүмүүс амар инээдтэй. 4-500 мянган төгрөг хоол ичээл бохоо авъя гэж ресепшн дээр зогсоод байдаг шин юм байна. 54 нэмэг авах. Тэгээ нөгөө бохоо өхөө өлчих тэгээд шал дими бохоо өхөө болцсон байлээ. Орохгүй ч гэж. Өдөө тэр бохин хідэн дөрөг юм бэ одоо амар тэгэл баярлаа тэргээл гаамаа өгөөл чихэр мөхөр өнгө тэгэл ингээл ягаад тэр энэ хүмүүсийн өөрийнх нь хайрыг хэлнэ өөрөө хүнд юм өгөх үү таахгүй. Тэгэхээр тэр яг үнэндээ энэ хүмүүс өөрөө би тийм юм хийчихэд би чамаас ирүүлж авахгүй гэж боддог боловч энэ хүмүүсийн үн цэнтэй зүйл нь учраас тэрийг хийвэл угаасаа мэдрэмж төрүүлдэг байна л тэр хүнд. Яг хүлээхгүй гэж байгаа нь үнэн байж магадгүй. Гэхдээ баярлуулъя гэвэл тэрийг л хийх хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ энэ харилцаан дээр энийг ингээд нэг арга ивийг олоод ширүүн дөрөв хүмүүсийн дээрлэхэд байна гэж бодож ерөөсө болохгүй байх нь янз янзын жоок яриад байгаа хүнийг бас ойлгож болох байх нь чив чимээгүй дуугаа орж ирээд хавыг чи шүүртэд байгаа хүнийг ойлгож болох байх нь тийм байгаа үстэй. Ингээд хэдүүлээ хид хид хүний харилцаа хэдүүлээ энэ дээр одоо хандлагыг хэдүүлээ ингээд тодорхойлоо. Дээрээс нь энэ хүмүүсээс ямар хүлээлттэй байх вэ? Яавал энэ хүмүүстэй одоо тэр харилцаа үүсгэж болтгийг гэдгийг хэдүүлээ харж болно. За би та нарын сайн мэддэг диск систем дээр нэг
жижигхэн tips та нарт бас өгье. Та нар дискийг ер нь бол одоо өөрсдөө нь тодорхой хэмжээний мэдээлэл бас байгаа, зарим нь бас байхгүй. За яг хөө би энийг темперамент гэдэг талаас нь та нарт ярьчих. Энийг бол маш олон талаас нь задлаа судалж байгаа. Энэ дээр би та нарт нэг маш чухал энэ дээр ойлгох ёстой нэг 4 чухал үндэслэл байдаг. Энийг хэдүүлээ 2 талаас нь тайлбарлаад ойлгочих. Хэдүүлээ нэр томьёо чэйжил чадахгүй бол би та нарт зүгээр зургнууд ингэ тавьчих. Энэ харилцаан дээр нэг юм хоёр маш чухал хоёр юм байдаг. Та нар энийг ингэ нэг ойлгочих. Энэ 4 цонхыг ингэ дундуур нь хуваах юм бол гадагшаа буюу нээлттэй харилцаж чаддаг, нээлттэй харилцдаггүй дотгошоо гэсэн хоёр ийм одоо төвшөө харагдана. Тэгээ энэ дээр нь хоёр амьтан байгаас та нар харж байна уу те? За энэ хоёр төрлийн амьтан болохоор хоёулаа өөртөө ихтэй гадагшаа хүмүүстэй харилцаж чадвартай хүмүүс байдаг. Гэхдээ зургийг харах юм бол та нар нэг ялгааг нь харж байна уу? Энэ хоёр хоёулаа зөрөгтэй яриа хөөрөөтэй залуучууд. Гэхдээ ялгаа нь юу вэ? Та нэг харахаар. Нэг нь жоохон хүчрэхэг, нөгөөх нь ямар ажил хөгжилтэй. Тэгэхээр энэ хоёр ажил дээр гарч ирэхээр хоёр өөр үр дүн авчирдаг. Тийм байгааз энэ хүний үр дүн юун дээр илүү гарах вэ? Одоо босоо шугамыг бүгдээр харъя. Ажил дээр энэ хүн илүү оролцоотой. Яг л энэ сармагчин биш үү гэстэй. Бар болохоор яах вэ? Юунд дээр зүгээр суудаг юм бүгшээ босоо ажлаа ирэхгүй юм. За босоо. Бос. Шууд татаал босох нь энэ. Сармагчин болохоор яах вэ? Сайхан амарснаа өгшөө. Юу вэ? Өстө гоё яг юмсан шүү. Хүү дээ. Арай хоёлаа бэлэр тоглох уу? Тэр энэ хоёулаа яриа хөөрөөтэй. Гэхдээ та нар харах юм бол дүр төрхийг харах юм бол ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ босоо шугамд энэ хоёр амьтныг харахаар жоохон төстэй. Энэ хоёр хүн болохоор илүү хүн төвтэй. Энэ хоёр шугамд багтж байгаа хоёр нь илүү ажил төвтэй. Тийм үү? Гэхдээ энэ хоёрын одоо энэ хоёрыг хооронд харьцуулах юм бол энэ бол яриа хөөрөөтэй, энэ бол ярьдаггүй. Тэгсээ хандлага нь хоёулаа ажлын төлөө байдаг. Энэ хүмүүс ихэнхдээ жоохон няруу нэгтлангууд байх магадaltaй. Эсвэл нэг юм тогтвортой тэгэл ажиллаа хийгээл гэдэг. Тэгэл амнаас нь ганц л гарна. Баримтаа өгөхгүй юм. Тэгэхээр энэ хүмүүс бол тийм л юмар энэ хүмүүс болохоор яах вэ? Инээж орж ийл зүүнтэй манайхан босоор босхгүй юм жөөш. Дээрлэх нь чанга дуурна хүмүүсийг босгох нь тэгтээ үр дүн юу яах вэ? Ажил урагшилж байна. Тэгвэл энэ хоёр хүний сул тал байх уу? Байна. Энэ хүний давуу тал ажлыг урагшлуулж гин, мэс хагалж гин, олон шин төсөл эхэлж гин, хүнд хүчийг шууд ингээд өргөөл тавьж гин. Гэвч хит хитэн сул тал үүд. Нэгдүгürt харилцааны асуудалтай. Энэ хүмүүс дандаа хүмүүс гомдсон байдаг. Энэ хүн чинь ийм шиг тэгж ажиллаж үг даадаг хүмүүс байхгүй шүү дээ. Юундаа шалсан дандаа босоо ажиллаа ирэх юм уу? Яагаад намайг шилжчихна гэж хэлж байгаа юм. Би одоо тийм шалжих юм уу? Яагаад хүн дээрлэхэд байгаа ингээл тэгэл гомдож. Яасан муухай хэлдэг, ямар чанга дуутай ингээл одоо нөгөө хүмүүс бол энд бол энэ байнга л нэг юм гомдсон хүмүүс энэ л асуудалтай байдаг гэсэн барууд. Хит хурдтай, хит ширүү, хит шулуухан. Хүмүүс ч өөрөө шулууг даадаг юм билээ шүү дээ. Мөнгө зээлээч үгүй барууд байхгүй гэж шууд хэлсэн. Чам зээлэхгүй гэж хэлсэн. Нөгөө ямар шулуухан гар. За. Ерөөс энэ хүмүүсийн одоо тэр хурд тэр огцсон байдлыг ихэнх хүмүүс дааж чаддгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн сул тал нь харилцаа. Хоёр дахь сул тал нь энэ хүмүүс деталь дээр ажиллах төвчээр байхгүй. Энэ одоо шоргоолс ч юм уу зааш ингээл тоо бодоол эрсдлийг гаргаал ингээд суугаад чадахгүй эднэр гүйж ороод дэлбэлээд өргөж тавиад ерөөсө тэр доор нь яс ер нь доор нь шидчил гэдэг. Гэхдээ энэ бол ихлүүлд угаасаа чаддаг наадвал ч юм өсөрж ороод тэгэл шууд шиднэ. Ерөөсө бодохгүй шүү дээ ерөөсө шууд ажлын хувцас өмсөхгүй шууд байгаа хувцастаа явж ороолж юу зүртэй юм бэ гэж ингээл аашаал ингээл. Энэ хүмүүс болохоор ч гутлаа солино, хувцас өмснө, бүх аюулгүй ажиллагаа хаангана. Нэг ч энэ хүмүүс зүгээр сүртэй ингээл ороод тэгэл хамаг хувцас хаар болгоод пижгнүүлээл доор нь ингээл хийгээл тавьчих. Тэгэхээр энэ хүмүүс тийм давуу солилцуултаа энэ хүмүүсийн давуу тал нь юу гэхээр энэ хүмүүс одоо ийм төрлийн хүмүүс хичээл сонсохоор ингэ сонсдог гинэ. За энэ зургийг аль сайтнаас авсан юм бол? За энэ цаана яг одоо Африкт байдаг цаан юм болов уу? Азид байдаг цаан юм болов уу? Энэ амраа өгш яриад байгаа мэдээллийн их сурвалж нь юу хаанаас аваад байгаа юм бол энэ одоо яг
юу яасан юм. Энэ хүмүүс ерөөсөө л баримт нотлохоо эрүүл мэндийн бичиг, тэгээд зөвшөөрлийн бичиг ерөөсөө те чанар стандарт те ингээл бүх юмыг л ерөөсөө ингээл яасан ингээл яг ингээл энэ хүмүүсийн гэртний оронд хувцсан угаас ингээд цагаанаараа хараараа аягн ингээд томоосоо жижиг хүртэл ингээ өрөөстэй ингээл бүх юм ингээл байрандаа ингээл байж идэв. Тэгээд удаан тэрийг арчаал ингээл тэ тэгээд энэ нь сул тал нь юу гэхээр удаан сэтгэл хөдлөл байхгүй. Хүнд урмын үг мөг өгөхгүй. Угаасаа ингээд шимээгүй. Энэ хүмүүс амнаас нэм гарах юм бол цагтаа яга ирээгүй, баримт чи хаана вэ? Тэ амсандаа өгөхгүй юм уу? Тэ. Яг тэр энэ хүмүүсийн үн цэл нь ажил байхгүй. Чанар, ажил, дис дараал, цаг чухал. Тэгтээ энэ хоёроо энэ хоёрын нийтлэг шинж нь юу гэж байгаа вэ гэхээр хоёулаа дууга. Гадагшаа биш. Дууга хэрнээ хоёр төрлийн хүн байдаг байна шүү дээ. Дууга хэрнээ ажил явуулдаг хүн, дууга хэрнээ хүмүүсийг хайрладаг гэдэг юм. Хоёр төрлийн дууга, хоёр төрлийн яриа хүн байдаг байна. Хүн төвтэй хоёр хүн нь яриа, дотгошоо, ил гаргадаг, ил гаргадгүй гэд хоёулаа хүн төвтэй хэрнээ хоёр өөр зан төлөв байдаг. За тэгвэл энэ хүмүүсийн давуу тал нь юу вэ? Үнэхээр хөгжилтэй. Энэ хүмүүс байхгүй бол баг бол тэгэл зүгээр л одоо уйтгар юм далаа зүгээр бүр гониг болно. Энэ хүмүүс байвал үнэхээр амьдрал гоё байдаг. Энэ хүмүүс үнэхээр хошин шагийн мэдрэмжтэй, хөгжилтэй. Энэ хүмүүс багтныг байвал гоё байдаг гэсэн манайхан тий. Тэгэл ингээл үргэлж хөөрхөн гоё юм яриад инээгээл ингээ явж идэг хүмүүсийг ингээл хөгжөөгөл явчих. Тэгвэл энэ хүмүүс юу ч олон юм ярьт юм дээ л гэж. Зүгээр л ажиллаа хийхгүй. Тэ энэ хоёр хүн хоёулаа энийгээд орж ирж байхдаа энэ хүн амбардаад босож байхад энд хүн коло аваад уугаал зогсож чинь. Тамхи татаад зогсож чинь. Энэ хүмүүсийн сул тал нь яах вэ? Яриад ажил явахгүй. Энэ хүн болохоор инээж байгаа цаагаараа зөвөн өшөглөөл босгоод хөөс тугаал ямар ч хэсэн ажиллаулаад яваад байна. Энэ хүн бол яах вэ? Яриад шоудаалаа. Гэхдээ давуу тал нь яаж юм? Ажил явдал төрсөн өдөр ямар нэг юм болоход энэ хүмүүс нөгөө гол харилцаа олгоог чинь бас хийдэг хүмүүс байж. Хүмүүстэй үргэлж харилцаа сайнтай. Бүгдийн зохион байгуулна. Энэ хүмүүст ямар ч даалгавар хүүг багтал аль хэдийн зохион байгуулсан л тэгэл сайн дураараа тий. Тэгээ олон нийтийн юмыг сайн хийж чаддаг тийм хүмүүс үүдэг. Сул тал нь яг хар ажиллаж байгаа сул үүдэг. Гэхдээ эн чинь 100% сар мөчин гэж байхгүй шүү дээ манайхан тий. Энд чинь бас холимог бас байгаа шүү дээ эн чинь дотроо. Дээрээс нь бас нэг сүүлийн судалгаан дээр ажиллаж байгаа юм нь өөрөөрөө байхдаа ийм хүмүүсийн дунд орохоор бас өөр болдог гэсэн. Энийг бас анзаарсан. Дарамт ирэхээр бас өөрчлөгддөг тэр нь. Сонирн байгаас тий хүн өөрчлөгдөд байдаг. Гэхдээ суур чанар нь өөрчлөгддөг. Гэхдээ амьдралын явцад хүн зарим чадвараас эзэмссэн байдаг. Одоо сарамчингуу санхүү нэгтлэн бодох бүртгэл суурж болно шүү дээ. Болно шүү дээ. Гэхдээ дургу гэсэн байхгүй ажилдаа. Гэхдээ чадна. Бар яах вэ? Хүмүүсийг хайрлаад ингээл унуулаад ингээл яваа л ээж. Угтаа бол чадахгүй гэхдээ хаяа жоохон чадвал чадна шүү дээ бас заадвал чинь. Хотлоо хүн суулгаж байгаа тэгээд булан даваач шанаач магадгүй л. За. Морь болохоор яаж байгаа вэ гэхээр морь болохоор яг л хүний нөөц ахгүй уулна л. Хүмүүсээ хайрлах, ойлгох, зөвлөх, ар гэртэн санаа тавих, хувь хүнийг ойлгох, сэтгэлийг ойлгох. Морь бол хинтээ хамгийн их үздэг хөр ер нь бартаа хамгийн их үздэг. Ер нь бол хүнээ бодох хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Бид нар ер нь хүнээ ингэх хэрэгтэй гэдэг. Ийм тайпын нөхдөч энэ байгаад байхгүй. Удаан дөлгөөхөн тэгэл ингээл саах. Зан төлөв үед ярьж байна. Морь бол ер нь хурдтай. Гэхдээ би нөгөө яагаад морь тавьсан гэхээр нөгөө хүндээ ээлтэй гэдэг утгаар нь жоохон морь тавьсан. За тэгэхээр бүх зан төлөв дотор ажилтайс холбоотой ажил чиглэсэн хоёр хандлага байдаг бахад хүнлүү чиглэсэн хоёр төстэй хандлага хоёр босоо шугамнаар хоёулаа хүмүүс хооронд нь андуурах магадaltaй. Дуугаал бол бүгдээрээ яах вэ? Их ажилсаг гэж ойлгож болох байна шүү дээ. Дуугаа бол хоёр янз байдаг. Яриа бол бас хоёр янз байдаг. Тэ? Ажилтсаг хүмүүс гэдэг нь дандаа бар байдаг байна шүү дээ. Эсвэл дандаа заан байдгүй хоёр төрлийн ажилтсаг хүн байдаг. Дуугаа ажилласаа хийдэг, ярьж ажиллаа хийдэг. Ярьж хүмүүсийн сэтгэл зүй санаа тавьдаг, сонсож хүмүүсийн сэтгэл санаа тавьдаг хоёр хүн байдаг бахад хоорондоо харилцаа. Тэгвэл энэ нь хэдүүлээ ямар ч байсан ихлээд өөрийгөө олох нь аюул чухал.
За жишээлбэл би өөр дөр ингэ дүн шинжилгээ үзсэн чинь ер нь бол дотор хүн маань ер нь жоохон ийм төрлийн хүн байдаг. Дуугаа дүлгөөхөн хүн байгаа гэсэн боловч тайзнаар гарахаараа ийм болчдөг. Баг удирдахаараа заримдаа ийм болчдөг. Гэхдээ ийм болохгүй л байгаа юм да. Тоо бодоо суугаад иж чадахгүй л байгаа юм да. Тэр ингэ хэмжээл ингэ суугаад иж бол чадахгүй байна. Энэ төвчөө заримдаа хүрдгүй. Гэхдээ үнэхээр хичээдэг би энэ дээр одоо. Үнэхээр одоо ном унших, төлөвлөгөө хийх те одоо хичээл боловсруулах гэдэг дээр яалчгүй одоо ингэ сууж байгаа юм л та бүр ингэ л хэвээр. Тэгтэл босоод бошоохон л босоод явчмаар санагдаад одоо ингэ л те. Тэгэхээр ингэ хүн бол бүх чадраас нь суралцах боломжтой. Гэхдээ өөрийнх нь зан төлөв нь өөрчлөгддөг. Харин энийг хөгжүүлж болдог. Одоо маа нэг найз бар واخхой. Юуны тэр юу лээ? Тэр кино өдрөөс хойшоо чи юу гэдэг вүлээ? Маахорын нэг атман залуу. Үнэхээр атман залуу байсан. За тэгээ сүүлдээ ингээд баруун гараа алдаад бүр ингээд бүр гараа уртлаа, гаргүй уртл болтлоо одоо захилахгүй. Тэгээд нөгөө чинь бүр амар зэрлэг гар байхгүй. Жохон байж байгаа л нүүр нь ингээд час улаан болоод байл ингээд. Яг үсэх юм уу л гэдэг ерөөсөө ингээд жохон одоо энэ залуу чинь барыг 50 өрөх гэж штэ. Айтайхан бар болсон байж нөгөө чинь ингээд инээгээ хүмүүсийг сонсоод тэгтээ ингээд сайн ажиглах юм бол цаагаар бар хэвээр авах. Нүд босоод ажиллаа их үү. За одоо юу ажиллаа хийсэн дээр авах. Тэгэхээр чи ер нь бол бар бол өөрчлөгддөг юм байна гэж би хараад байхгүй. Ер нь бол ингээд харилцааны айгүй олон чадвар суралцсан байгаа ингээд одоо маазарч чадаа сонсоол тайлан майлан хийвэл хийчих гээд байгаа юм нэ яг цагаад болоход бар хэвээрэл өгч байгаа нөгөө чинь. Дотор нэг тийм мэдрэмж байж тэрийг мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хүн болгоо ер нь бол энэ нь бол өөрчлөлт. Гэхдээ энийг харилцааны чадвар гэдэг бол энийг ойлгох шаардлагатай үед энэ чадваруудаас авч хэрэглэх чадвартай болох нь бидний одоо зорилго байна шүү дээ. За ингэж хамгийн сүүлийн слайд. За ер нь бол харилцаа хоёр чухал зүйл дээр хамгийн сүүлд одоо эцлэгдэж болно. Нэг нь бол ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд орсон харилцааг аврах нэг арга байдаг. Тэр бол хүнийг бас уучлал сурах хэрэгтэй. Бүх юм одоо харилцаа бас дандаа алдахгүй дээр хязгаарч байж чаддгүй бид нар бас ойлгох хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн алдвал энэ харилцааг цааш нь авч явахын тулд уучлах гэдэг нэг юм маш чухал юм агуулга байдаг. Энийг тусад нь хэдүүлээ одоо ярьж болно. Тэ хүмүүс ингэдэг. Гэхдээ наад чи ингэж өөрчлөгдөг, зан чанар нь өөрчлөгдөж байхад би уучиж яах юм бэ? Наад чи өстой өөрчлөгдөхгүй шүү дээ. Хүмүүс тэгдэг. Уучлах нь энэ хүнийг би уучласнараа энэ хүн өөрчлөгдөх ёстой гэсэн үг юусэн биш. Би энэ хүнийг уучласнараа би өөрөө энэ хэрэгээс гарч байгаа байхгүй дээ. Ойлгож байна уу? Энэ төвхтэй харилцааны асуудлаас би өөрийгөө гаргаж уучласнараа. Олон хүмүүс боддог уучлаад нэмэргүй хүн гэж. Уучлах нь тэр хүний төлөө хийж байгаа юм шиг. Өөрийнхөө төлөө хийж байгаа. Хоёрдугаар чухал зүйл. Чи бас алдаа гарах магадaltaй. Би бас алдаа гарах магадaltaй. Энэ харилцааны хичнээн чадвартай байсан ч хүн алдаа гаргадаг. Тэгвэл энэ харилцааг цааш нь авч явах бас нэг чухал нэг одоо сурах ёстой зүйл бол өөрийнхөө хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй. Олон байгууллага дээр хүн удирдах үзсэн. Олон удирдагч нартай ажилласан. Би өөрийнхөө миний карьерийн бараг 20 жилийн 80% дандаа хүн удирдсан. Хүнтэй ажилласан. Би нэг юм мэдсэн. Ямар ч удирдлага алдаанд эмзэг ханддаг ч гэсэн хариуцлага хүлээх чадвартай хүнд дуртай байдаг. Би өөрөө аав хүн. Миний хүүхдүүд юм эвддэг, сүйддэг, буруу юм хийж ирсэн. Гэхдээ ингээд харин тийм ээ аав би алдчихлаа гэж хэлэнгүүт эсэргээрээ уур хүрэх биш хайр хүрдэг. Тэгээд тэр асуудлыг шийдэхэд нь тусламар санагддаг. Ажилдаж гэсэн адилхан. Хүн ингээд алдаа хийчээд өөрөө ингээд анхаарал алдчихад тэгээд юу ч хэлэхгүй, юу ч уучлахгүй байхгүй. Ямар ч хариуцлага хүлээх чадвар байхгүй. Гүлийсэн моог шиг болчоод бүр эсэргээрээ бүр зүхтаагаад өөрийгөө өмгөөлөөд ингээд байх юм бол харилцаа уламд оролдог. Тэрний оронд харин тийм ээ манайхаа би ингээ энэ дээр ингээ алдаа гаргачлаа. Уучлаарай. Одоо хэдүүл яаж шийдэх вэ? Надад туслаач гэх юм бол хүмүүс маш илдэгхэн орж ирээд энэ асуудлыг засах чинь чам тусалж чаднаа. Тийм учраас хэдүүлээ ямар ч сайн техник сурсан байсан гэсэн чиний хамтрагч алдаа гаргана. Чи бас яах вэ? Өөрчлөх хэрэгтэй болно. Олон харилцаан дээр би танд нэг зүйлийг анхааруулъя. Та хамгийн сүүлийнхээ анхаарлыг төвлөрөх нэг сайн сонсоорой. Альва харилцаан донд асуудал гарах үед алдаа гаргасан хүн нь харилцааг дуусгах эрх мэдлгүй байдаг. Харин хохирогч нь тэр харилцааг дуусгах уу дуусгахгүй гэдгийг шийддэг. Та намайг ойлгосноо? Хохирогч нь шүү.
хохирогч нь өөрөө уучлах чадахгүй бол тэд харилцаа дуусчих. Тэгээ энэ хүмүүс юу гэж хэлдэг вэ? Чи л намайг хуурсан учраас би ингэж чамаас салсан шүү. Чиний буруу гэдэг. Гэхдээ салах шийдвэр хэн гаргацсан бэ? Хохирогч. Тэгэхээр ямар ч кейс дээр хохироод үлдсэн тал нь энэ хүнийг авч үлдэхгүй гэдгийг шийддэг байхгүй юу? Харилцааг авч явах уугүй гэдэг. Тийм учраас бид өөрөө алдаа гаргаагүй байсан ч гэсэн харилцааг алдах боломжтой байна шүү дээ. Яагаад? Хүнийг уучлж, хөгжүүлж, авч үлдэх чадвар суралцаагүй. Тийм учраас хэдүүлэн төгс ажил чинь хийж олдохгүй, төгс хамдрагч хийж олдохгүй, хэдүүлээ уучлах гэдэг имийг тусна сурах ёстой. Бас хэдүүлээ хичнээн сайн сурсан ч алдаа гаргана. Тэгвэл хэдүүлээ уучлахгүйгээд хариуцлага хүлээгээд асуудлыг засаж чадах чадвар суралцаарай. Энэ бол хамгийн сүүлийн зөвлөгөө. Энэ хоёр дээр ирээл ер нь тогтдгийн шүү. Энэ хоёр дээр өөрийгөө бэлдээгүй хүн бол өөрийгөө ч уучлах чаддгүй, бусдыг ч уучлах чаддгүй. Тэгэл хэцүү харилцаанаас зогтож явсаар бол эцэст нь ганцаараа л үлддэг тийм жамтай. За анхааралтай сонссонд баярлалаа. Өнөөдрийн хичээлийн цаг дууссан байна. Энэ алга ташлт бол та нарт зориулсан алга ташлт шүү. За тэгээд хэдүүлээ өгөөмж ахад өрсөлт лаб гэдэг ингээд нэг Telegram групп байгаа. Тэрэн дээр уул бадик дээр бичлэгүүдээ оруулж явж байгаа. Ганц бичлэг нэр фейлдсэн. Нэг бичлэг бол байгаа учраас YouTube дээр байгаа. Тэрний линкийг дахин оруулчаарай. Хэдүүлээ ямар ч байсан сардаа нэг удаа автоматжуулалтаа салаад төвөгтэй асуудлуудыг хажуу тийш нь тавиад ажил амьдралынхаа талаар бодох завтай байх нь биднийг маш олон сэтгэл хөдлөлтөөр суурилсан буруу шийдвэрээс хамгаалнаа. Тийм учраас хичээлдээ анхааралтай байгаараа сонссон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Та нартай амжилт хүсье. За ингээд амралт дуусаад биднийг маш их хариуцлагатай ажлын өдрөөр хүлээж ин ажилтны амжилт хүсье. Ах хэвээр яараа зөв шүү. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ажлаа сайн ингэрэй. Дараа сард уулзцаа хэдүүлээ. Баярлалаа.